Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийнхөө монгол хэл дээр муур хулгана 2-ын эхийг уншиж ажиллана. За багш нь муур хулгана 2 эхийг уншиж өгье. Муур хулганы араас хөөцөлдөө барьж чадалгүй харга тасарчээ. Тэгэхээр нь хуурч барьж авахаар цулгуйч уран үг хэлж мяу мяуд урч гин. Хулгана минь хөөхөн хулгана минь яасан ч хурд юм бтэ. Ямар ч сэргэлэн цаваа юм бтэ. Хорвоод хосгүй хөөхөн амьтан минь хөндийн нүхнээсээ гарч тэр булан руу жирэлцэл гүгээд очооч тэгж гүвээс тогоо дуран будаа өгье. Хулган нүхнээсээ гаралгүй час дуураад үгүй ажил нь баг хөлсөн их юм. Тэгж таны ам руу гүйж орсон дорбол эндээ зүгээр хэвтэж бай гэж гин. Анхааралтай уншиж ойлгоод тэгээрэй. 1. Чиний бодлоор муур яагаад уран үг хэлэх болсон бэ? Хулгана ажил нь бага хөлсөн их юм байна гэж хэлсний учир юу вэ? За дараах хариултаас сонголт хийгээрэй. 1. Залхамд хүрсэн учраас. 2. Зориггүй гүүхэн аминд халтай гэж бодсон учраас. 3. Булан хүрхэн дэндүү хол санагсан учраас. За зөв хариултыг дугуйлаарай хүүхдүүдээ. 3. Хулгана яагаад муурын үгэнд хуртаагүй вэ? За бодоод дэвтэр дээрээ нэг өгүүлбэрээр бичээрэй. За 4. Дараах өгүүлбэрийг гүйцээгээрэй. Үгүй ажил нь бага хөлсөн нэг гэж юм. Тэгж гэж цааш нь гүйцээгээд бичээрэй хүүхдүүдээ. За 5. Эхэд юуны тухай өгүүлж байна вэ? За муурны тухай, хулганы тухай, бусдад хуурдахгүй байх. За зөв хариултыг дэвтэр дээрээ бичээрэй. Хулганы шинжийг тодорхойлж холбоо үг бүтээгээрэй. За хулгана ямар үлээ хүүхдүүдээ? За маш хурдан байсан. За өөр сэргэлэн, ухаантай, бодолтой гэх зэргээр өөрсдөө бичээрэй. Дараах асуултын дагуу хариулаад мөн зөв хариултыг сонгож ирээрэй. Сайт оройд нь хичээгээрэй хүүхдүүдээ. Амжилт хүсье.